Сайн байцгаана эрхэм үзэгчдээ Түмний телевизээс бэлтгэн хүргэдэг эсрэг үнцэг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр үзэгчд маань бас бид бүхний эсрэг үнцэг нэвтрүүлгээр дамжуулан бас нийгэмд болохгүй байгаа асуудлууд болоод та бүхэндээ бас иргэдэд хэрэгтэй мэдээллийг бид бүхэн хүргэхийг хичээдэг байгаа шүү үзэгчдээ. Тэгэхээр бид бүхэн энэ удаагийн дугаараар Монголын суу бэлэгтэн сангийн менежер Оюун сайхан өрн оролцож байна. Танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Телевиз үзэгчдээ бас өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр та бүгдийн зүгээс энэ Монголын суу бэлэгтэн санг одоо байгуулах болсон шалтгаан та бүгдийн үйл ажиллагаа ямар үйл ажиллагаа эхэнд юунд чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулдаг үзэгчтэй бас уулзах. Манай суу бэлэгтэн Монголын суу бэлэгтэн сан бол энэ Монголынхоо энэ суу алдартай хүмүүсийн бүтээл тэдний үйл ажиллагааг энэ ирээдүйн хойч үеийнхэндээ илүү түлхүү танилцуулах бас гадаадын улс оронд энийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ажилладаг ийм төрийн бас байгууллага байгаа. Тэгээд энэ ажлынхаа хүрээнд бид нар их эзэн бог Чингис хааныхаа сургаал зарилгыг төвөрлөн дээжлэн бүтээсэн Чингис хааны сургаалын товчон, Чингис хааны зарилгын товчон гэсэн номыг 2006 онд тулгаар төр байгуулагдсны 800 жилийн ойр их эзэн бог Чингис хаанда хүндэтгэл үзүүлээд энэ хөлгөн шастрыг бүтээсэн байгаа. Манай сангийн тэргүүн Эрдэмтэн зохиолч Цэрмэдийн Нацагдорж гэж хүн байгаа. Манай Ахмад үеийнхэн бол их сайн мэдж байгаа энэ хүнийг. Тэгээ энэ ажлынхаа хүрээнд энэ ажлыг хийж байна. Яагаад энэ ажлыг хийх болсон бэ гэхээр энэ өнөөдөр Монголыг дэлхийд таниулдаг. Монголд дэлхийд дахинд Монголыг бидний одоо нүүр хууцуулдаг. Энэ хүн бол яхаарахгүй манай их эзэн бог Чингис хаан байгаа маа тийм ээ. Харамсалтай нь манжин дарлалын үе болоод дараа нь социализм үед Зөвлөлт хотбод улсын коммунист намын дарамт шахалтаар бид нар энэ өөрсдийнхөө энэ эцэг өвгтийнхөө энэ уламжилж ирсэн энэ уламжлаасаа ухарсан. Энийний гайгаар өнөөдөр хүн хүнээ байж чадаа Монголоо алдчихад байна гэж яригадаад байна шүү дээ тийм үү. Тэгээ ингээд сүүлийн арчлын 27 жилийн үед одоо таарахгүй болсон болоогүй гадны ийм сурталыг хүчээр оруулж ирж тулгаж байгаа нь энэ монголчуудад хүрэхгүй байна. Наалтахгүй тохирохгүй байна. Их эзэн бог Чингис хааны сургаалд ингэж юм л да. Харийг дагун дуурайвал хөх Монгол гутмэ гэж хэлсэн байна. Энэ юу хэлээд байна гэхээр бид нар хүнийг дуурайж болохгүй. Тэрнтэй адилхан хэрэг галуу дуурайж хөлөө хөлдөөнө гэдэг шиг тийм ээ. Тэр үг өнөөдөр яалтчгүй Монгол болцоход хичнээн олон асар их хөрөнгө зараад энэ гадны төслүүдээр орж ирж байгаа тэр ажлыг хийх гэдэг. Нөгөөх нь ямар ч үр дүн хүрэхгүй байна. Тэгэхээр өнөөдөр энэ залуучууд хүүхдүүд маань харин Монголынхоо энэ олон мянган жилийн турш уламжлагдаж ирсэн тэр зарчмаар хүн болж төрсэн энэ хүүхд залуучуудыг хүмүүн болгох юм бол бид нар өнөөдрийн нийгэмд болоод байгаа энэ гажуудлыг ерөөсөө эмчтгийн төдийл алга болгож чадхаар байгаа байхгүй юу. Тэгээ ингээд энэ хөлгөн шастрыг бүтээгээд тэр энэ ном маань 2006 онд Монгол улсын даяар хэвлэгдсэн бүх номнуудаас хамгийн шилдэг ном гэдэг өрөмжлөлийг авсан байна. Тэгээ тэр үеийн ерөнхийлөгч бол бас зарлиг гаргаад тэр зарлагтаа юу гэсэн гэхээр энэ номыг айл өрх албан байгууллага сургууль соёлын газар номын сонгууд авч хоймортой залаа гэж зарлиг гаргацсан байна.
ингээд харамсалтай нь тэр хугацаанаас хойш өнөөдөр 11 жил өнгөрлөө. Энэ номыг тэр одоо давалгаалan ингэж авч тавьсан юм алгаа. Тийм учраас бид нар энийг өнөөгийн худалдан авагчдынхаа эдийн засгийн боломжид тулгуурлаад энэ хүүхэд залуучуудад хэрэгтэй сургаал зарилгуудыг бага хэмжээгээр хувирлж хэвлүүлэн тараах талаар ажил хийж байна. Энэ манай тэргүүн маань энэ саналыг бас хүлээж аваад ингээд бид нар хамтдаа ажиллаж байгаа. Тэгээ энэ эхний ээлжинд бид нар юу хийсэн бэ гэхээр Эхэзэнбог Чингис хааны хаан хөвгүүд ач нартай хэлжсэн сургаал зарилгуудаас ил загтал болгож гаргасан. Дараа нь бол ийм сорон зам наалт болгож бас гаргасан. Ингэж сургаалаа гаргахдаа нэгэнтээ нөгөө манай сангийн зорилго учраас одоо Монголынхаа одоо суув алдартай зураачдын зурсан болоод барьсан баримал эсвэл одоо зэс хөмлөс хамгийн шилдэгүүдийн авч энэ тэр ил загтлуулаад сорнзон наалтанда бас гаргаж байгаа. Тэгээ ингээд өнөөдөр ингэж яагаад бид нэр энэ олон мянган жилийн турш бидний энэ эцэг өвгүүд маань энэ газар нутгаа бүрэн бүтнээр нь цэвэр онгон байглаа авч үлдээд биднэрт өвлүүлсэн бэ гэхлээр энэ бүхэн бол ерөөсөө л энэ олон мянган жилийн турш өвлж ирсэн энэ эцэг өвгдийн сургаал зарлагт байж байна. Тийм ээ. Бас энэ үлгэр домогт маань байж байна. Энэ зүүрцсэн үгээр уламжлагдаад ирчихжээ. Тэгээ энийг бидний элэнц холонц эмээ өвөө нар маань өөрсдийнхөө үр хүүхэд ач холбогчтой ингээ үе дамжин уламжилж ирсэн учраас тэд маань тэгж тэр дагуу одоо тэр бол ерөөсөө хууль болсон байна л да. Тэгээд яагаад нөгөө манай монголчууд маань тэр цөөхөлийн мөртлөө тэгж дэлхийг түгшитгэж чадсан. Одоо тэр үед бол тэр өнөөдрийнхоор бол Монгол бол дэлхийн нэгдсэн үндэстний байгууллага гэдгийг байгуулсан байна гэж өөрөө ирэхгүй тэр сургаал зарилгыг уншаад харагдчихээн л да. Тэгээд тэр торгоны зам байна тийм ээ. Тэгээд энэ тэр олон улсыг яагаад дагаар орсон юм? Яагаад зарим нь эзлэгдсэн бэлээ тийм ээ. Энэ бол ерөөсөө энэ гадны хэвлэлүүдэд бичээд байгаа шиг номонд гараад байгаа шиг монголчууд бол тийм улан гисэн дайрсан дээрэмчин тоноолчод байгаагүй юм байна. Яагаад гэвэл энэ сургаал зарилгуудын дагуу улс орноо удирдах байсан учраас түмэн олон нь амар жимэр жаргалтай амьдарч исэн байна. Үлсэд зовж зүтрээгүй байна. Энэ дагуу явж исэн учраас энэ дэлхий гэдэг бол бидний ээж юм а гэдгийг хэлээд өгсөн байна. Энэ орчлон ертөнцид итүүгэн хөрс итүүгэн гэдэг нь манад дэлхий ба шүү дээ. Эднэртэйгээ зогцоод ингээд амьдарч чадчихсан учраас тэнгэртээ эвэгдэж чадчихсан юм байна. Тийм ээ. Тэгэд бидний ээж аав хэлдэг байсан л да. Бит хүн биеэрээ тийм ээ үрд хүн үрээрээ гэж хэлжсэн. Энэ ямар ухаантай гүн ухаан бэ тийм ээ. Яагаад гэвэл аливаа бусармаг асуудлыг шийдэхдээ бид нар миний хүүхэд чиг хүүхэд байна штэ. Миний хүүхэд байсан бол яах вэ? Тийм ээ. Би энэ хүний оронд би байсан бол яах юм? Бүх юмд ингэж хандж байсан учраас аливаа юмны голчийг олж чадчихсан байна. Тэгээд энэ сургаал зарилгаар хүүхэд ирээдүй хойч байгаа чин шудраг эх оронч хүмүүжлэр хүмүүжүүлж байж.
Тийм учраас тэнд ямар ч нам эвсэл байсангүй тийм ээ. Тэр олон нам эвсэлд хуваагдах шаардлагагүй байж хүний тэр шашин шүтэх эрхийг хүндэтгэжсэн боловч бүх юм хэмжээ хязгаартай. Тэр Монгол улс Монгол үндэстний эрх ашигаас бол хальж байгаагүй байсан байна. Тэгэхээр өнөөдөр бид нар энийг авч үлдээ. Яаралтай энийг энэ дагуу хүүхдүүдэд хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Соён гэгэрүүлэх хэрэгтэй байна. Энэ ингэжээж бид нар энэ дэлхий дээр одоо хүлээн зөвшөөрөгдсөн мянганы шилдэг удирдагч болсон тийм ээ. Энэ бид нарын одоо сүүлийн арчлын 27 жилд их үлгэр жишээ авах дуртай Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Билл Клинтон хүртэл хэлсэн байна шүү дээ. Өнөөдөр бид нар энэ монголчуудаас сурах хэрэгтэй юм байна. Чингис хаанаас суралцах хэрэгтэй байна гэж. Тийм ээ. 2009 онд Швейцарын парламентын нэг гишүүн иргэний холбооны гэж байгууллага байсан шүү дээ. Тэрний шугамар ирж яриа хийсэн. Тэндээ юу гэсэн бэ гэхээр бид асуусан. Яагаад өнөөдөр Швейцар ингээд дэлхийн хамгийн амьдралын түвшин сайн орны айргийн тавд яваад байт юм бэ гэж асуусан. Тэр хүн хэлжин л да. Хэлжсэн л да юу гэсэн гэхээр бид нар улс орныг ерөөсөө Чингис хааны тэр менежментийн удирдлагын менежментийг авч хэрэгэлсэн юм аа гэж. Тэгээ одоо зөөрлүүлж хэлэх юм бол яасан бэ гэхээр тэнд бол сонгол яг үнэхээр доороосоо явж ижээ. 13 дугаар зууны үед Монголд сонгол доороосоо явж исэн шиг доороосоо явж ижээ. 13 дугаар зуунд ардчлал жинхэнэ утгаараа Монголд байсан байна тийм ээ. Тэр яасан бэ гэхээр тэр их гүрэнг 10-т 100-т 1000-т төмтийн журмаар ингээд удирдаад аваа явчихжээ. 10 өрх цуглараад одоо бид нарын энэ бидэнд тулгарх асуудлыг хэн шийдэж чадах вэ? Тэр 10 өрхөөс нэг хүнийг сонгоод тэгээ тэр хүн 10-ын ахлагч болж исэн байна. Нөгөө 10-туудаас чинь цугларсан 10-таас чинь хамгийн шилдэг нь 100-ын ахлагч болно тийм ээ. 110-таас чинь 1000-т ноёдууд. Тэгээд 1010-таас чинь төмтийн ноёдууд гарч ирж байна. Эсбөгөөс тэгж гараагүй байлаа гэхэд энэ Монгол хамаг Монголыг нэгтгэж их Монгол улсыг байгуулахад ам бие үл хайрлан их оронч баатарлагаар тулалдсан 9 өрөлгүүдээсээ бас төмтийн ноёд болгож исэн байна. Тэгэхээр эн чинь сонгол бол тэр ямар ч их энэ өнөөдөр шиг ингэж зардал чирэгдэлгүйгээр болдог болж исэн байгаа шүү дээ. Тэгээд тэр энэ улсыг удирдах ажилд иргэний нийгмийнхэн байсан байвал яах вэ? Тэ тэр энэ хүлгэн шестэр чинь тэр үед иргэний нийгэм байсан байна гэдгийг хэлсэн байна. Юу гэж юм ихлээр төр төмний тусын тулд дотносон хичээг тэтэг төрсөн биеийн тусын тулд дотносох зулгойчийг холдуул гэж шүү. Тэгэхээр өнөөдөр яаж юм? Энэ улс төрийн намуудад шорхолсон залтай хүмүүс бол Монголын төрд гарах аргагүй байгаа биз? Тийм ээ. Тэгэд одоо бол яг эсэргээрээ байгаа шүү дээ. Тэгээ хамгийн аюултай нь энэ олон намын системээр дамжуулаад өнөөдөр энэ дэлхийн эдийн засгийг сүрүүлээд байгаа эдийн засгийн олоорчдын гар хөлөд бэлтгэгдсэн байна. Тэд нар өнөөдөр Монголын энэ улс төрд ороод ирсэн байна. Энийг бид нар өнөөдөр энэ 27 жилийн хугацаанд болж байгаа амьдралаасаа бид нар бэлгэнэ харж болохоор байна. Тийм учраас нийт үзэгчид ялангуяа энэ ээж аав, эмээ өвөө нарт хандаж уриалахад нэн яаралтай хүүхдүүдээ тийм ээ ач гучаа энэ Эхэзэн бог Чингис хааны сургаал зарлиг энэ Монгол ардынхаа зөөр цэцэн үлгэр домог туйл энэ бүгдээд сургая. Өнөөдөр ингэж шүү амьсгалаа хураатлаа аав ээж эмээ өвөө нар нь үр хүүхд ач гучаа
хүмүүжүүлээ гэж. Эрүү өвдөг нийлээгүй цагт эрд цэргийн тоонд багтмоо гэж. Тэгэхээр энд юу хэлээд байна гэхээр өнөөдөр бид нар Монголд болоод энэ дэлхийд дахин ялангуяа байгалийн баялагтай баг буурай оронд чимээгүй дайн явагдаад байна. Тэгээ энийг бид нар яаж энэ дайныг зогсоох вэ гэхээр ерөөсөл хүн ардаа хүүхэд залуучуудаа соён гэгэрүүлье. Энэ ингэж шүү. Та нар өөрсдөө сандаа өнөөдөр энэ Америк, Английн кинонуудыг харж байхад шоронгийн хоригдол нь хүртэл Библийнхаа сургаалыг цэг таслалгүй цээжилсэн байж шээ. Тийм ээ. Гэтэл өнөөдөр бид нар гал голомтын сахиж үлдсэн их эзэн бог Чингис хааны урсад гिचээд өнөөдөр бид нар сургаал зарилгыг хэр мэдж байгаа вэ? Тийм ээ. Тэгэхээр тэрхүү сургаал зарилгуудыг одоо яг энэ цаг үед үнэхээр хэрэгжүүлэх цаг мөч ирсэн байна гэж байна. Тэр яг яаж ямар байдлаар одоо тэр номнуудыг авч одоо залуучуудаа уншиж таниулах нь чухал юм уу? Эсвэл тэр номонд байгаа тэр агуу тэр сургаалуудыг ингээд одоо та түрүү ингээд баг байдлаар одоо хүргэсэн байна шүү дээ. Тэр байдлаар одоо нэлээд улс орныг хамарсан байдлаар ингэж далаадтайгаар хийх хэрэгтэй юм болов уу? Энийг одоо бас яаж ажил хэрэг болох ёстой юм бол эсвэл яг нэг хэдхэн төвөн тооны хүмүүсийн нэг одоо мэдээд шүү дээ тий. Тэгэхээр нийт одоо иргэдийг нийт залуусыг хамруулахын тулд ямар далааттай ажил хийх хэрэгтэй юм бол өнөөдөр энэ бид нар энэ сургаал зарилгыг уншихаар бидний нүднийг чих хонгоо зүрх болиглно. Энд чинь өнөөдөр бид нар хин юм бэ? Бид нар худлал тэнгэр заяатай Чингисийн урсаад гэл цээжид элдээд байдаг. Гэтэл яг тэр чи юугаар илэрх ёстой юм? Юугаар илэрх ёстой вэ гэхээр ерөөсөө энэ сургаал зарилгуудыг цээжлээ. Тийм ээ? Цээжлэхдээ эн чи мэдээж ээж аав бид нар чинь хүүхдүүдтэй ингээд тайлбарлаад хэлээд өгнө шүү дээ. Аяндаа тэр хөлгөн шалцар дээр чи бас байж гин. Тэр бичгийн үг өгүүлбэрүүдийг чинь тайлбарлалцсан байж гин. Дээрэс нь бид нар бас ойлгохгүй байгааг нь хүүхдүүдэд тайлбарлаад өгөхөөр аяндаа өнөөдөр бид нар годомжинд хогоо хаяхаа болно. Ус руугаа бохир хийх болно тийм ээ. Зүгээр л санчи да. Одоо ингээд баг байхад худаг руу ус авахаар явдаг байлаа. Тэгэхэд ээж аав маань юу гэдэг байлаа? Тэр бетоны чинь тийм ээ. Усны сав шанагыг бүр цэмбитэл цэвэрлүүлдэг шүү дээ. Тэгээ хэлэхдээ очоод болгийнхаа уснаас усаа авахтаа болонгор тулав эвтэйхэн авна шүү. Дараачийн хүмүүс ч бас авна шүү дээ. Тэгэхээр болгийнхаа усыг болонгостуулж болохгүй шүү миний хөлтөд. Болгын усанд сүүч тусаахыг ээж аав эмээ өвөө маань хориглож исэн шүү гэд хэлдэг байсан да. Тийм ээ. За тэгээд газар сэнтичхэд одоохон наатахаа буцаагаад бөглөх гэж хэлдэг байсан шүү дээ. Бид нар чинь ингээд тоглоод газартаа хадаас гац шаагаад тоглоход наатахаа буцаагаад бөглөө шүү гэж ээж аав цагтдаг байсан. Зүгээр л нүгэл явхдаа тэр унага тоглол тийм ээ төл малынхаа уяаны зэлний тэр гацсыг авахтаа буцаагаад бөглөөд явж исэн биз. Энд чи юу хэлээд байна? Газараа бид нар ээж гэж их дэлхийн минь гэдэг ингээд хайрлаж исэн биз дээ. Өнөөдөр гэтэл юу болчихвоо? Өнөөдөр энэ төрийн эрхийг авсан намундад шургалсан тэр залт итгээд одоо тэр эдийн засгийн алуурчдын гар хулгасан хүмүүс Монголын энэ газар дорох баялагрыг авахар улангасандаа ирж шít. Тэгээ энэ юунд хүрэх вэ? Одоо энэ ингэж шít газар хөдлөн хилэгнэх, галтаянг нэргэх, галав юултал үерлэх, гэмт үйлийн гисгэл буюу гэж. Энэ ямар сайхан хэлсэн байна. Шууд өрөөс бүх утгыг илэрхийлсэн чинь тий. Яагаад өнөөдөр энэ тэнд үер ус болоод байна? Яагаад газар хөдлөөд байна? Гэхдээ бодъё доо. Тэгэхээр одоо энэ Оросд гэхэд чинь энэ Сибирь алс орнууд чинь өчнөө алт ухаж байна тийм ээ. За энэ Хятадд бас л ухаад шүү дээ. Өвөр Монголын нутагт бас ухаад өнөөдөр бид нар мэдээгээр харж байна. Энэ цахим ертөнц гэдгийн ачаар өнөөдөр бид нар тэнд малынхаа бэлчээрийг хамгаалж байгаа
өвөр монголчууд болоод тэр Дорноговь аймгийн Айраг суманд малын бэлчээрээ хамгаалсан. Дорнот аймагт тийм ээ Дашбалбар суманд газраа хамгаалаад малынхаа бэлчээрийг хамгаалаад нутгийн иргэд ямар сайхан тэмцэж байна тийм биз дээ. Тэгээд тэнд сууж байгаа төрийг төлөөлөө сууж байгаа баг сум аймгийн засаг дарга нар юу хийгээд байна? Тэр цагтаа энэ дарга нар нь юу хийгээд байна? Энэ төр гэж байгаа юм бол эн чинь төрийн анхан шатны нэгжүүд чинь тэнд бас байж байгаа үстэй. Өнөөдөр энэ хороодын засаг дарга нар юу хийгээд байгаа? Дүүргийн засаг дарга нар юу хийгээд байна? Бүгд яг иргэдийн яг эсрэг байгаа. Нийслэлийн засаг дарга юу хийгээд байгаа? Яагаад өнөөдөр энэ гол горхны орчим ингээд карьерийн үйлдвэрүүдийг ачлуулад байгаа? Яагаад тэр хятадуудад туулгуулын ихэнд газрын зөвшөөрлөг өгсөн байж байгаа? Ингэж шít урсгал усны ихэнд байгаа ургаан модыг огтлсон хүнийг цаазын дээдээр ялал сугаа гэж байна. Гол горих булаг шамдыг бузарлагч ариуныг хүндсэн учир алах ялгаар цээрлүүлэгч. Гэтэл өнөөдөр бид яаж байна? Тийм ээ? Харийнхан төдийгүй монголчууд нь өөрсдөө хүртэл ингээд туулголоо тэр онг голоо орхон голоо бохирлоо сууж шít. Ингэж шít уулын төдий алт хурааж сахин зовсноос амуу төдий эрдэм сурч хэрэглэл дээр буйзаа гэж. Энэ юу хэлээд байна? Байгалаа хамгаал, газраа бүү сэндийч алт байж гээ, тийм ээ? Алт бол юу вэ? Газрын гагнаас. Яагаад өнөөдөр энэ хөрсний нурангуу үсээд байгаа юм, тийм ээ? Үер ус болохоор хөрсний нурангууд хүмүүс дарагдаад үхээд байна гэдэг шүү. Өнөөдөр энэ тэр улсууд чинь газраа сэнтийчэд хамаг баялгаа харийнханд алдсан учраас ямар ч өөрсдөд нь ашиг байхгүй. Африкийн олон сая ард түмэн үлсгэлэнд нэрвэгдэж байна. Өчнөө олон сая хүүхдүүд усгүйгээс болоод өлбөр тий ангаж цангаж өгч шít. Тэг энэ чи хилээд шít. Тэг өнөөдөр ээж аав нар минь хэлдэг шít. Алдаа хийж суралцах бол адгийн тэнэг шүү. Бусдын алдаа дээрээс суралцсан бол мэрэгэн ухаантай хүний зан шүү гэж хэлж ирсэн шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр эн чинь бэлийнхэн жишээ байж байна. Өнөөдөр та бүхэн хэвлэл тэр цахимаарч ороод үз хэвлэл сонин өдөр тутмын сонин хэвлэлүүдээр ч гарч ирснийг би уншижсанаа санаж байна. Яагаад гэвэл өнөөдөр алтны нөөцөөр айргийн тавд өнөөдөр манай Монголын баялаг руу шунаад байгаа Америк, Англи, Франц тийм ээ Хятад гэд улс орнууд байж шít. Тэгэхэд тэд нар биш би үхэхээр та нар үхэ гэсэн зарчмаар ажиллаж шít. Энэ бол эдийн засгийн алуурчдын зарчим л да. Яадаг вэ гэхээр би одоо энэ их нийгмийн зүтгэлтэн улс юу электроникийн инженер болор болт гэд хүний орчуулсан олон сайхан номыг уншиж байсан. Тэн дээр ингэж байна. Одоо энэ шинэ либералистууд гэдэг байгаа шүү дээ. Энэ эдийн засгийн алуурчд. Тэдний зарчим юу гэж байна вэ гэхээр мянгыг авахын тулд хулгайчин гар хангалттай. Саяыг хулгайлахын тулд өгсөн бүлэглэл хангалттай. Тэр бумыг хулгайлахын тулд хууль гаргах хангалттай. Харин хуу хамахын тулд үзэл суртал хангалттай гэсэн байна. Яг энэ зарчмаар өнөөдөр явж байна. Тийм ээ. Тэгэхээр өнөөдөр хараад яагаад өнөөдөр энэ Монголын хууль харийнханд тал зассан гараад байгаа. Энэ хуулийг хэн гаргаад байна? Энэ хуулийг хэн батлаад байна? Энэ хуулийг баталсан хүмүүс эх орносоо урагчд мөн үү? Мөн. Өнөөдөр тэд нар яаж ийн вэхлээр өөрсдийнхөө сургуульд аваачаад сургачихсан. Одоо тэр Харвард хаан тийм ээ Стэнфорд их Йелийн их сургууль гэл ингээл бахархал багтаад байна шүү дээ. Харамсалтай тэр ухаантай залуучууд маань тэдний гар хөл болоод байна шүү дээ. Эхлээд эн чинь өөрийнхөө эцэг өвгдөө сургаалд суралцъя. Энэ их эзэн бог Чингис хаан маань хэлсэн байна л да. Өвгдийн үгийг үг болгож хуучны үгийг хууль болгов бий гэж байна. Тэгэхээр энэ хөлгөн шассарт гарч байгаа тэр сургаал зарилгууд бол зөвхөн их эзэн бог Чингис хаанах биш юм байна. Тэрнээс өмнөх эцэг өвгөд тэр алдартай тийм ээ хаадуудын маань үлдээсэн сургаал зарилгууд байна гэдгийг. Тэрийг баяжуулсан байна шүү дээ. Өнөөдөр бид нар бас энийг цааш нь баяжуулаад явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр ингэж байна.
улс Монголын үрс хойч эзэн ёсоор ирмэлзэн хичээвэл Угтан айсуу түмэн он жилд Монголын заяа алзахгүй буйзаа гэж шүү. Энэ юу гэж хэлээд байна? Өнөөдөр энэ улс орны эзэн нь бид юм шүү гэж. А гэтэл тэр эцэг хүүхэд маань араа газрын ингээр сэтгэж, тэнгэрийн ингээр амьдрах гэж шүү. Биш ээ, тэнгэрийн ингээр сэтгэж, газрын ингээр амьдрах гэж. Энэ юу хэлээд байна гэхээр бид нар бүр ингэж өнөөдөр хэлээд нь шүү дээ. Глобал сэтгэе гэд яриад байгаа үстэй тийм ээ, даяаршин гэд. Өнөөдөр бид нар тэгвэл энийг үнэхээр даяаршиж монголчууд тэр 13 дугаар зуунд даяаршуулж байсан юм байна. Зөвхөн Монголоо бодохгүй бүр дэлхийн нийтээр нь бодож исэн байна шүү дээ. Тийм ээ? А тэгээд нөгөө тэнгэрийн ингээр сэтгэж исэн байна. Энэ нөгөө орчлон ертөс энэ гараг ирэхсээ чинь нөлөөг бодолцож исэн байна. Тэр дагуу мал ахуйгаа эрхлээд тийм ээ газар тариалангаа эрхлээд ахуй амьдралаа аваад явж ирснийг асар их сурвалжууд өнөөдөр нотлоод байна. Тэгэхээр бид өнөөдөр энийг л хийгээ явчихъя л гэж байгаа юм. Одоо түрүүчээсээ энийг ойлгосон жавхлан гишүүн байж байна. Тийм ээ. Гэтэл өнөөдөр энэ Монголын дайснууд яагаад тэр хүнийг элдвэр гоочлоод гутаанд оромжлоод байгаа вэ? Тийм ээ. Өнөөдөр би яагаад энийг Монголын дайсан гэж үзэж байна гэхээр өнөөдөр тэр харийн үзэл сурталт автаад тийм ээ харийн суртлаар ингээд сэтгцгээгээд тэгээд энэ Монгол ёс заншлаа, уламжлалаа гэж байгаа хүмүүсийг элдвэр шоолж гутааж байж шин. А гэтэл юу гэсэн бэ? Төр ёсон үл мэддэг хаадаас төвшин шударга түшмэл дээр түмнээ гэх сэтгэлгүй ноёдоос үнэн зүтгэл тэгэл харц дээр гэж шүү. Энэ юу хэлээд байна гэхээр өнөөдөр хэзэн бог Чингис хаан маань Харвард, Стэнфордыг төгсөөгүйсэн биз дээ. Тийм ээ? А гэтэл яаж исэн бэ гэхээр дандаа эрдэм боловсралтай хүмүүсийг хүндэлж одоо тэр өөрийнхөө болоод тэр дагаар орсон улс орноос хөрш орнуудаас хамгийн шилдэг гэсэн эрдэмтэй номтой уран тархан тийм ээ тэр барилга барьдаг хүмүүс оюутл хийдэг хүмүүс үйл чинь тийм ээ уран хүмүүсийг дуудаж авчираад урьж авчираад хөлс мөнгөний өгөөд хамгийн сайн юм хийлгэжсэн байна шүү дээ. Өнөөдөр тэр Таж Махал гэдэл дэлхийн 7 гайхамшигын нэг чинь Монгол хаан л байсан биз дээ тийм ээ. Монгол хаан чинь хайртай хатандаа зориулаад насвархаар нь хатандаа зориулаад бариулсан ямар сайхан дэлхийн соёлын өв болчихгоо тийм ээ. Тэгэхээр одоогийн төр улс удирдах байгаа бас төрийн өндөрлгүүдийг та юу гэж харж байна? Бүгд ерөнхийдөө бол ард иргэдийн хүсэл шаардлагыг бол дандаа хэрэгсэхгүйгээр улан тагшиж байгаа шүү дээ. Энэ тал дээр та юу гэж харж байна? Одоо яаж зас залруулах байна? Зас залруулах хэмжээгүйгээр төгсгөлгүй болсон уу? Аль эсвэл зас залруулах бүрэн боломж байгаа болов? Байгаагаар барахуутай. Одоо энэ Монголын улс үндэстнээс орсон улс төрчид юу гэдэг вүлээ? Би бол тэр нам энэ нам гэж хэлэхгүй аль алинд нь байгаа. Юу гэсэн гэхээр галт тэрэг хөдөлсөн. Одоо өнгөрсөн ч гэж ашиг яриад байгаа байхгүй юу яриад байгаа юм бэ? Тэр галт тэрэг чинь явж яа зогсоож болдсон байгаа үстэй. Юу яриад байна? Тэр хуулийг хэн хийсэн бэ? Хүн хийсэн. Тэр хуулийг хэн гаргасан бэ? Их хурал гаргасан. Өөрсдийнхээ болоод харийнханд ашигтай засваруудыг хийгээд байгаа үстэй. Үгүй ингэж шүү. Ахуй төр хотолд тустай алив сайн үйл хэргийг ацаглан алмаарч хойш бүү тавигтун гэж байна. Яадгийн хэрвээ Монгол улс үндэстний эрх ашигт харшилсан хууль байгаа юм бол тийм заалт байгаа юм бол нэн даруй хуралдах хэрэгтэй шүү дээ. Энд чинь бид нарт энэ эх орон энэ төр гэдэг чинь маш чухал юм байхгүй. Төр төвшин байвал түмэн олон амгалан байна гэж эцэг хүүхэд ярьдаг үстэй. Тэгэхээр бид нар өнөөдөр төрөө төвшин байлгах хэрэгтэй. Энэ хөлгөн шасцар дээр ч байж байна. Төр гэдэг бол зөвхөн энэ сонгогдсон хүмүүс биш. Өнөөдөр төр гэдэг бол та бид бүгдээрээ юм билээ. Бүгдээрээ энэ төрөө нүдний цэцгээ мэт хайрлаж явах хэрэгтэй юм билээ. Тэгээ саний да бүгдээрээ
төрийн төлөө огтон боож өгнө гэдэг үг байсан биз дээ. Тэр чи юу хэлээд байна? Огтон хүртэл боож өгнө гэж шүү. Оролцох ёстой юм байна. Энийг өнөөдөр тэр манч хятадууд юу гэж гоёулсан гэхлээр төрийн төлөө огтон боож өгнө гэж бид нар арал дутуу гэжтэй. Бити улс төржүүдээ. Улс төрчихгүй шүү. Ийм үг гаргаад штеп. Юу яриад байна? Утгыг гоёулсан байх нь тийм. Утгыг гоёулж байна. Өнөөдөр би сайн сандгийн намайг 10 жилд байж хахад эрэгтэй хүүхд яг тээврийн жолооч хийгээл болсон амьдарчихна. Охтуудыг л боловсралтай болох хэрэгтэй гэж үг нийгэмд тарсан шүү дээ. Энийг харийнхан тараасан. Яагаад үгүй? Яагаад үгээр их эзэн мужийн санаас сургаалд байж байна. Эр хүн бие эдэр чимснээс эрдмээр чимэхтэр. Эхнэр хүмүүн бие эрдэнсээр чимснээс эрхэм ёсоор чимэхтэр гэж. Би одоо өнөөдөр сандгийн миний ээж эгч нар маань алт мөнгийг тийм ихээр хэрглэж байгаагүй. Хэдхэн эмээ өвөө тийм ээ гэсэн уламж ирж ирсэн эмэг бөгж ах нарт маань бол тэр хит хутга. Гэхдээ хүн болгоны тоогоор биш шүү дээ. Тэр улдмыг нэр төртөө авч ядах тийм гавьятаатай өвлүүлчихсэн шүү дээ, тийм ээ. Тэр мөнгөн аяг байна. Тийм ээ. Үгүй сандаа одоо энэ ямар их боловсралтай байсан бэ? Мөнгөн аяг. Тэр байтугай хэлний хосуур миний ээж мөнгөн хэлний хосуур байсан гэж боддоо. Мөнгөн чихний ийм чихээ цэвэрлдэг ийм жижигхэн халбах шиг байсан шүү дээ. Гэхдээ энэ ч одоо нөгөө соёлгүй бүдүүлэг Монгол нүүдэлчин Монгол улс чи юм байдаг юм. Тийм ээ. Хэрэгэлдэггүй ч гэсэн тэр чинь цагаан эдэгээ хэрэглээд ямар сайхан бүрэн нас барахад нь 32 цагаан шүдэн ярилцал байж исэн биз дээ. Одоо миний аав байна, миний ах нар төрөвчээс нас урсан ах нар маань ч гэсэн нэг ч хорхоо эцсэн шүү дээ. Тэгж л өссөн биш. Тэгэд амттнаар бүү тэтг гэж хэлжсэн тийм үү. Тэгэхээр дараа нь дгүй гэдэг. Тийм үү гэдэг шиг. Тийм шүү дээ. Тэр та бас үзэгчд маань ерөнхийдөө нэвтрүүлгийн цаг бас өндөрлөж байна. Үзэгчтэй бас зориулаад энд байгаа сайхан Чингис хааны сайхан энэ одоо сургаалуудаар бас үзэгчтэй сонирхол болохгүй. За тийм. Тэгэхээр өнөөдөр ингэж байна. Өнөөдөр энэ бид нар нэг энэ овч шарын асуудал, энэ Монголын баялагийг зарж хөлжсөн хүмүүс авчиад бидний мөнгийг тэр гадаадын хулгайчдын банкнд авчиад нуучихсан байна тий. Гэтэл тэр талаар чинь юу гэсэн байна вэ гэхээр гинэт сайжирсан ард гэгэрсэн ахвал гэм үгүй, гиндүүлж баяжсан ахвал ял асуун цэрлүүлэх түнгэж шүү. Тийм чи юу хэлээд байна? Өнөөдөр бидний баялагийг ингэж энэ үе олны эд баялагийг амин зураа завшаад уран худал хэлэгчийг аргатан түшгийг цээрлэж байна. Өнөөдөр энэ төрөөс төрсөн тэр бомтон бизнес хийж үзээгүй хүмүүс хаанаас тийм их мөнгөтэй болчихвоо. Тийм хүмүүсийг тэгж худал хэлдэг хүмүүсийг аргатан түшгийг цээрлэгсэн биш үү? Юу сонгуульд оролцуулах тийм ээ? Тэр хүмүүсийг шууд зайлуулах хэрэгтэй юм байна тийм үү? Тэгээ галыг уруу харуул бас гар ууд шатмой. Гавихгүй өргөн төшвээс гай зовлон удам өгч шүү. Энэ юу хэлээд байна хүмүүсээ? Тийм ээ? Гавихгүй нөхрийг албан тушаалд авчиж тавьчих юм бол гай зовлон уддгийн гэдэг өнөөдөр манай улсын байдал харуулад байна тийм ээ? Өчүүхэн амиа хичээгчийг өөдлөх үйлд төшвээс өмөртөл идэж бараад уруудах буруутахад хөтөлмөө гэж байна. Өнөөдөр бас энийг харуулсан байна тийм ээ. Өөрсдийгөө бодоод л өөрсдөө лухайтлаа баяжсан. Өнөөдөр өргөн олон энэ чинь хүнсээ грамлж миллилитрээр авдаг болчиход байж штеп. Үгүй эн чинь энэ байж штеп. Тэгээд эн чинь л ингээд бид нарыг сураа энээсээ суралцаа гэдэг. Ард эргэн олон та нар минь үү? Ахуй төр улсын авралын сүлдэн буюу гэж. Өнөөдөр энэ төр улсаа хэн аврах вэ? Бид нар аварна. Үүний тулд яах вэ? Хүн болгон нэгдүгээр сонгуультай
идэвхтэй оролцох ёстой. Зайлшгүй орох ёстой шүү. Энэ улсын иргэн болж төрөөд та энэ өнөөдөр энэ эцэг өвгдийнхаа энэ үлдээсэн баялагаас хүртээд бид нар өдий зэрэгтэй яваад эрдэн боловсрол эзэмшээ явж байгаа бол бид нар энэ дөрөв хөхөрхөд ор мандсан хөх Монгол улс гэрээ хатан бол төрийн мэд хатамжлан бат сахигтун гэсэн байгаа. Үүний тулд бид нар сонгуульд идэвхтэй оролцсон. Сонгуульд оролцохдоо энэ хөтөлбөрийн нэр дэвшигчдийн хөтөлбөрийг маш нягхур нямбаа унших ёстой. Тэр хүн маань юу хийсэн бэ? Монголд юу бүтээсэн бэ? Тийм ээ? Тэр хүн төрийн алба хашиж байхдаа юу хэлж ийсэн? Тэр хүнийг одоо тухайн албаа хашиж байхад Монгол улс болоод энэ орон нутагт юу болж исэн бэ? Энийг бодох ёстой. Үүний тулд яах ёстой? Хэвлэл юмаа бичих унших хэрэгтэй. Тэр үеийн сонин хэвлэлийг унших хэрэгтэй. Тэр энэ цахим нүүрнүүдийн архивыг уудлах хэрэгтэй. Тэгээ ингэж шүү. Удам залгах үрс ухаан мунхаг бол ил насны эмгэнэл эцэс хойчийн уй болмой гэсэн байх шүү. Тэгээд хамгийн эцэст нь энэ Монголын Чингис хааныг хаттууд нь огтуд нь аварч хамгаалж ирсэн байна гэж Америкийн Чингис хааныг бишрэн судалдаг Джек Waterford гэж хүн хэлж бичсэн байлээ шүү дээ. Номонда бичсэн байлээ. Тэгээд Монгол хаттын тухай ном гаргасан байсан тийм. Тэгэхээр эм самуур бол үрд эр самуур бол үрд эм самуур бол төрд гэж ээж аав маань загч ирсэн. Яагаад гэвэл өнөөдөр эмэгтэй хүмүүс маш ёс зүйтэй эрхэм ёсонд суралцах ёстой. Маш ёс зүйтэй энэ эцэг өвгдөө сургаал зарлиг энэ зүйрцсэн үлгэр домгоор дамжуулаад үр хүүхдээ чин шудраг эх орон чуулган хүмүүжүүлэх ёстой юм шүү. Тийм учраас хатан заяат эм хүмүүнд ханилан дээдлэх 3 эр буй. Хамгаас эрхэм эр нь ахуй төр буйзаа. Хайрлан сахих эр ариун нэр буйзаа. Ханилан түших эр авсан эр буйзаа гэж өнөөдөр эрчүүдээ тэр хятад солонгосын киног дуурайж хашгичж эр нөхөр лүгээ загнарч өөдөөс нь 60 хүнч хэрэлдэж хэл амаа билүүдэхгүй нэ штэ. Миний хань өрх гэрийн тийм ээ түшиг минь чи минь ядаруу яав хоолой дээр цайгаа уугаарай тийм ээ. Өнөөдөр хүн маань ийм амжилт гаргасан байна. Охин маань ийм амжилттай биш үү? Дандаа сайхан мэдээ хэлж эр нөхрөө баярлуулад ханилан түших тийм ээ. Энд чинь гендер гэдэг чинь тэр үед байсан. Энийг юу илэрхийлж байна гэхээр Монгол гэрийн зохион байгуулалт. Тийм ээ тооныг түшиж байгаа хоёр баг нь маань өнөөдөр Монголын эрэгтэй эмэгтэй хоёр болвол энэ тооноо түшиж байгаа тэр гэрийн хоёр гол ноён нуруу тийм ээ. Тэгэхээр өнөөдөр эмэгтэй нь Чингис хаан шиг бас өөлөн ээж болоод бүртөө хулан 9 хаттынхаа сонсч зөвлөгөөгийн сонсч байсан шиг эхнэрийнхаа зөвлөгөөг авч гээхэн ухаанаар хандмаар байна. Эмэгтэйчүүд нь өөрсдөө эр нөхөртөө түшиг тулгуур нь болоод үр хүүхдийнхаа илбэрэлт ээж нь байж тийм ээ үр хүүхдээ чин шудраг зөв хүмүүжүүлэх ёстой. Аливаа асуудалд болохгүй байгаа юмд хүн болгон дуурч явах ёстой. Хувиа хичээж болохгүй. Нөгөө үрд хүн үрээрээ биет хүн биеэрээ гэдгээр. Тэгэхэл годомжинд тоогоо хайж байгаа хүнийг таарсан хүн болгон хажуунаас нь хэлнэ. Нэг хүн хэлэхгүй. Нэг хүн хэлэхээр энэ надад ямар хамаатай. За энэ хэлж байгаа юм чинь би давхардуулаад яах вэ гэж болохгүй. Бүгд оролцох ёстой. За ингээд энэ сайхан ийм сайхан нэвтрүүлэг явуулдаг. Өнөөдөр энэ өргөн олонтоо хандаж өнөөдөр жинхэнэ арчлыг мэдрүүлж байгаа Лаа телевизийнхаа хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Та бүгдийн уран бүтээлийн онгод үргэлж орж тийм ээ дэлгэрч байх болтугай нийт монголчуудаа бүгдээрээ энэ удахгүй болох гэж байгаа сонгуульдаа ямар улс орныг бид нар үлдээх вэ? Үр хүүхдээ ямар нийгэмд үлдээх гэж байгаа бэлээ гэж бодож оролцох хэрэгтэй байна. Сонгуулийн насанд хүрсэн үр хүүхдүүдээ бас сонгуульдаа идэвхтэй Монгол улсын иргэн ёсоор оролцохыг уриалъя. Яагаад гэвэл өнөөдөр энэ
эрх чөлөө газар нутгийг бидэнд энэ олон мянган жилийн турш эх орныхоо төлөө халуун амиа золисон эргэлхийг зөрөгтэй охид хүүгүүд үлдээсэн шүү. Тэгэхээр өнөөдөр бид нар бас үр хүүхэд ирээдүйнхээ ач гуйчид нартаа зөв нийгмийг үлдээе. За гэж уриалъя. За маш их баярлалаа. Тэгээд үзэгчд маань бас нилээдгүй бас ойлголтыг авсан болов одоо энэхүү одоо зөвхөн ганцхан онол яриад сууж явах штэ энэхүү одоо эзэн Чингисийнхаа өвлөж үлдээсэн энэхүү агуу энэ сургуулиудыг бас оюун бодолтой одоо олж харж мэлмигээ бас нээх болов гэж бас найдаж байна. Тэгээд Чингис хааны их хөлгөн судруудыг бас олж авч унших маш чухал тэр цаг үе ирсэн байна гэж маш их ойлголоо. Тэгэхээр үзэгчд маань бас нэлээдгүй хоёрыг бодож нэг тунгааж байгаа болоо. Тэгээд эсрэг үнцгийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энэ төрөд өндөрлөж байна. Дараагийн дугаараар бас сонирхолтой зочдыг оролцуулж та бүхэндээ бас мэдээллүүдийг хүргэх болно. Үзэгчдээ баяртай. Баярлалаа.